За хай. Юу яцхан та? Эддэг болог маань очиж эдийн нэртэйгээр үргэлжилж байна. Тэгээд хэдүүлээ өнөөдөр Багтаарыг лайв сешн хийдэг. Багтаарыг медиагийн хоёр залуутай очиж идцгээе. Би одоо тийш явж байна. Намайг очтол миний хамгийн их таалагдсан дугаарыг сонсцгоё. Хоол идэхин тулд бидэнд хоол хэрэгтэй. Хоолоо захиалч сууж байна. Нэг надаас нэлээд хөгшин болохоор шүлтөө бол авчлаа. Гарахын үлэгээл сууж байна да. За сайн байцгаана уу? Багтаарыг медиа дээр ирсэн байна. Өөрийгөө танилцуулаач. Энэ бараг бол нэрээ би нэрээ 100 200 шаранд өгөө. Өөрийгөө танилцуул. Ямар ч нэг юм юу? Өшөөшиг энэсээр гадаа. Чүд. Өөрийгөө за. Тэнийг болж байгаа шүү. Басгаар ямар тэнийг. Би ядаж чамд өөрийгөө дээ. Хөтөшөө камерт орж чад хэлцүүлээ. Ээж яац рууд. Энэ одоо танаа гэрээ аваад юм уу? Гэхдээ мен сая замраа юунаас авсан? Хоол газраас. За яаваа тэгээд Өөрийгөө за. тэг өөрийгөө болон тэг өөрийнхөө газрыг танилцуулаач. За сайн бацгаана. Оо наа бомбо гэдгээ. Болдотер гэдгээ бомбо гэж дууддаг. Тэгээ Багтаарыг медиа студиудаа найруулагч хүн байна. Баярлаа гэж танилцуулж байна. Тажи. Битэр бас нэлээ хамт байсан цаг байсан. Өнгөрсөн жилийн зоднаар явсан байдгийг. За, залуу. Бомбог авч явдаг зод. Сүүлээ шүү. Сайн байна. Танилцуулган. За наг тэгшээр гэдэг. Тэг хөгжимчин мэрэгчлээ юм байна. Бас дуулнаа. За хурлаа гэлээ хоол идчих. Ер нь бол иддэг влог юм байгаа шүү. Хоол өнөртэй дах чи сонь юм асуугаа юм. Өөрийгөө танилцуулж шиг танд юм байж. Таньдаг үчи танилцуулахаар тэнэг үнэ. Авир тэнийг юм байна. Дараа нь монтажаар оруулчих. Танилцуулга нэг. Бүр сэвийг нь бүтэн орч. Хоолоо уншсан шүү дээ. Ардны авир хөгжим дэвсэт. Төрснөөс нь эхлээд багын зургийг нь оруулаад. Энэ таньдаг хөөцөө. Арай хөгшин бодохоор хөөц авчихсан. Чамаг арай залуу болохоор шаарч уусан юм авчлаа. Гоч гарсан хүмүүс хөгшин гэж байгаа юм биш. Зөвөр энэ хүн битээрээс нэлээ хөгшин. Энэ хоолыг авсан газар тэгтээ надаас мантууны тооцоог авчаад мантуу өгөөгүй шүү. Ажил төлөвлөлт нь сайн. Студ дэжгүй шүү дээ. Тэгэл одоо тоглолтын ажил гэж явж байна. Хажуугаар нь бас нэг лайв сешн дасдуулахгүй ч одоо эхний үлрэл маань явж байна. Тэгээд юу вэ? Өнөөдөр орой 2 артистийн дугаарыг бичнэ. 2 артист чи байх юм уу? Би мэрэгчлэр ажиллаж байгаа. Мэрэгчлэр удаан ажиллаагүй мэн ажил хийчихэд өгөө дараад. Би тэр үед чинь би чамайг бичиж болох уу? Чиний утсаа. Наа өдөөд дээ. Ажиллуулах гэдэг юм. Ажиллуулах гэдэг юм уу? Өрөөд юм уу? Зочноор өрөөд юм уу? Намайг
Би танаас хийсэн дээр үзье гэсэн чинь намайг камераар зогсоо ажиллаач гэсэн баггүй. Муухай штэ. Тэгснэ намайг арай миний бичиж байгаа юм утас гэдээ оромжлоо. Танах үнэн маяг компани юм. Амар идэ танах. Болоорой. Амар техник мэгниктэй юм шиг үү те. Намайг бүр утсаар бичиж иргээ бүр дог дадах. Лайс ши яг үндэ можохын техникээр явдаг. Өөрөө уцаа. Би утсаар би юмнууд аваа явчих. Яах гээ. Чөтө байж л хэлтэй яах. Тэгснэ Балаа юм байна. Энд чинь яг контент болж ирсэн ингээд яг ингээд газ зүгээр яриа шүү. үгүй чамтай ингээд яг гоё ярмаар байгаа байхгүй юу гэнэ. Тэгэхээр яг буруудчаад байгаа байхгүй. Бомбч баларч ин да. Нэг зүйл чимээгүй л байж. Мэн микрофон дүүч. Бид гурав ихтэй нэг санаа харилцаатай гурав хүмүүс байгаа. Тэг. Битээр чацсан. Гэтэ можохын ах нь бомбо. Бомбо өтер найз. Гойтой. Их санаа юм баг штэ. Анхнаасаа жоохон буруу ханд өгсөн мэлгээ. Босгож мосхын мэдэх байсан мэдсэн бол чийш дээрээс. Гэтэ иймэрхүү харилцаа айгүй олон байт юм. Одоо тэгтийг чи гэдэг үл чамд эвгүй юу? Юу? Яамаа ивэлж өгөхгүй те. Тэгдэг чи яг. Ус сурцсан болохоор тэгээд Би ч өдөө төрсэн ах эгч нарыгаа таа гэдэг үү штэ. тийм хүмүүс байт юм л те. Одоо ихнэр хүүхдтэй болоод айгүй том болцгооцсон. Том болцгоосон. Насны зөрүү хэд. Насны дөрөв. Элчтэй 2. Тэгэд эгчийн дэдлийн ахтай 2. Юу 6 7. Биш 5. Тэгээ том ахтай чинь 7 насны зүрхтэй шүү дээ. Тэгээ сайхан чийлүүд. Тэгээ багасаа тэгээд дуудаа сурч тийм үү? Тий. Манай төрсөө одоо ах чи надаас нэг ах гэхдээ би таал. Тэгээ энэ нэг хүмүүжлэлтэй холбоогүй байх шүү зүгээр ингээд сурцсан хүмүүс байт юм л амар хөт юм л. Өдөртөө аргагүй шүү дээ яг нөгөө ухаан оронгуутлаа эргэн тойрны хүмүүс бүгд бие бинийгээ чи гэдэг харч бүгдийн л чи гэж байгаа юм чинь. Аав ээж болоод тэр насны хүмүүсийг л таа. Нэг хүүхд нөө хил дарахтаа бүгдийг чи гэж тэргүүрээ үлдсэн хүмүүс юм шиг байна те. Чод нэр ногоо иддэг гэж үний юм байна. Наач хүн тэнэх шүү дээ. Би зөвхөн бахаа идзээ. Чиддэг шүү. Гүйлэн гоё. Энэ сонгон мөнгө биш аваад дээр. За багтар За. сэсник их болсон. Шалтгаан зориг байна уу? Байна. Манай одоо тойрж байгаа яриад байгаа. Би жоохон идэх. Гаяараар идэх шиг. Ноо тэгээд гой хөгжмийн сууг хийгээд. Нөгөө ан дээр дуулаад ан дээр хөгжмөө тоглоод тэгээ үзэгчдэн ч гэсэн яг тэр ан тоглож байгааг хаажууд нь үзээд л те. Тэр мэдрэмжийг яг бичиж аваад дахиад өшөө илүү олон хүнд хүргэх тийм зүйл өгсөн байхгүй. Тэгээл яг л тэрийгээ хийгээл явжлаа. Азар бас азарч их юм юу гэж. Аз л юм да бас хүмүүст аягүй гой хүрцэн байгаа. Хүрэл явж байна. Эхлээд бид ч удаагүй шүү дээ. 8-7 хоног болж байна уу? Тийм. 2 сар л болж байна. Гэтэ яг хөө тийм хийж байгаа те. Эхлээд бол удаж байгаа шүү. Эхлэх гэж Дугаар бодсон. нь гараал 8-7 хоног. Тэгээ эн чинь нөгөө хөгжмийн салбарт бас айгу чухал зүйлтэй гэж бодоод байгаа юм. Гэхдээ тийм том зүйл биш ч гэсэн ингээ багаар нөгөө нөлөөлж байгаа баг багаар те. Бүх зүйлд л ингээл стандарт замхаа стандарт биш аа. Юу ядчил ингээд нөгөө нэг бусад лайв сешнүүд амдаар бичдэг болж тийм үү. Зарим ингээд хүмүүсийн бичлэг юмнуудыг харахаар дууга биччихэнгүүтээ ам байраа л те. Тийм юм ингээд бид нараас халах гэж үзэж байгаа оролдож үзэж байгаа. Дууныхаа хувьд ч тэр дүрснийхээ хувьд ч гэсэн яг харагддаг байхгүй тэр чинь нөгөө яг эдитийн үзэнгүүт яг ингээд төдөө үүдийн нөгөө бүр том опшн план дээрээ тэгж тим өнцгөөс авч байгаа камер ингээд Гар зөрөөл, ам зөрөөл тий те. гар зөрүүл ам зөрүүл тэгэл монтажн дээрээ ингээд бүгднгийн деталлуудыг аваад ингээд ер нь нэг тиймэрхүү амар хүмүүс муулах гэдэг нэг асар. Ер нь л нэг тийм моментийн мэдрэмжийг яг
агшаа алдахгүй аваад тэрийг яг хүмүүст гоё үргээгээл тэгээс амьд тоглолт гэдэг чинь амьдаар тоглож байгаа амьдаар дуулж байгаа болгон чинь тайз болгон дээрээ дуулж байгаа газар болгон дээрээ өөр мэдрэмжтэй байдаг болохоор тэгэл яг тэр тухайн үеийн юм алдагдахгүй л шууд үргэлж гэж байгаа юм л да. Жохоо байна. Ямар хаал идэж байна вэ та? Надад тавина тэгэл. Идэж чадах бүх хоолол идэж байна. Одоо энийг дуусчаад дугаар өчх юм байна. Тэгэхээр би та яг яаж бичиж юу болдгийг харуулъя. Болно шүү дээ. Болно. Дуран мэдээ ярьсан уу? Болох юм биш үү? Зөвшөөрөл авчлаа гэдэг. Ихлэ хэлснээр дараа зөвшөөрөл авах шүү. Бичлэг дээр яасан. Болдотрын доор хөлмөл гიშгэлэх шиг. Нилээн болно өдөр чинь амар олон хүний ажил орж байгаа. Амар их ажил орж байгаагүй са техник хэрэгсэл тэтэргээл. Очоос нэг гэрэл гойж байгаа. Тэр яг бай. Камерын хөлөө нэвдэ айсөө. Ойлаа наахгүй. Өнөөдөр хүртэл хоолоо авчирлаа гэж. За тэг нэг хөгжмийн бэлтгэл хамгийн ихтэл тэгэл нэг хамтлаг хөгжимчтэйгээ нийлээл дуучтайгаа нийлээл. Тэгээд нөгөө чинь 4-5 хүн байгаа болохоор цагийг энэ тааруулна. Бас нэг зүгээр дөнгөж эхэлж байгаа хөгжимчд ч юм уу биш. Яг нэг тогтцсон карьертай хүмүүс байгаа тоххой те. Манай хөгжим одоо бөмбөрчин жишээлбэл шар хайраг хамтлаг A-Sound Чожо гэх том урамтай штэ ардл тоглолдог. Тэр нь өөрөө бол нэг Ватами хамтлаг юм болж байна. Тэг ингээд олдохгүй бас гадагшаа дотгошоо яа. Бэс гитар ч юм байна бас том дуучтай ард тоглоно. Сая сүүл сэрчмагч ард тоглож байсан. Dice Top гэж явж байна. Гитарч маань Magnolia-ны ард тоглоно. Night Train гэдэг. Тустай бөөнөрөө тэгээд ажилттай. Тэгээд тэр хүмүүсийг чинь цуглуулна. Тэгээд нөгөө дуучтайгаа цаг тааруулна гэл. Тэрнээс эхлээл тэгэл за эндээ бэлдээл. Тэгээд бэлтгэл боллоо гэж үзэнгүүт нэмж нөгөө back vocal арын хоолойны хүмүүсээ дуудана. Нэмэл саксофонч үү тийм үү хийл үүдэг ч юм уу тийм хөгжимчтэй төгөө холбогдно. За ингээ хөгжмийн бүх ажил боллоо тэнгүүт бомбыг ажил эхэлнэ. Зурагчлаач нар байна. Тэгээд зурагчин байна. Тэгээд хоёр чин сонин тэгээд нэг хөгжимчдэр амар сайн том хүмүүс авчирснаа. Зураглаачийн багийнх нь бас амар том хүмүүс авчирд юм байна шүү дээ. Хоёр чин томчууд гэж базаад байгаа юм шүү. Тэгээд яг нөгөө үеийн найзууд бас яг хувьдаа яг юм аагээд ингээ бас ингээд олон жил бас ажилласан. Кино студид одоо тэгэл нэлээ удаа ажилласан хүмүүс тэгэл яг яалтчгүй тэгэл яг найз болохоор л ингээл нэгнийхээ бас хийж байгаа юмыг туслая дэмжийгээл ирж байгаа. Тэгээ тэр нь айгуу гоё гэдэг. Бааха ерөнхийнөө зөвлөлт шүү дээ. Өөр бас нөгөө манай дэмжигчд байгаа энэ дээр. За видео бол яг тэгээ явцдаг. За аудио талаас бол бас ингээд анхнаас нь бас яг эхний дугаараас эхлээд ер нь бас техник тоног төхөөрөмжөөр бас дэмжиж явж байгаа. Одоо ч гэсэн явж байгаа газар байгаа. Genesis Vision GV гэдэг аудио студид байгаа. Тэгэл ер нь айгүй олон хүмүүсийн тус дэмжлэгээр л ер нь явж ин дөө маань ажил. За тэр хүмүүст нэлэхэд баярлаа. Тэгэд одоо хөгжимчд зураглаач гээд арын албан нийт ер нь ойролцоогоор хэдэн хүн вэ? Арын албанд за 6 зураглаач гэж бод. Нэг дугаартай гэж бод 6 зурагчаа. 15 болох юм лөө. Арын албан гэхин чинь хөгжимчд орчиж байна уу? Орно шүү дээ. За тэгвэл баг 15 баг л 20 лөө өгөхгүй. 20 хүн болж байгаа. Тэгээ яг бичлэгтэй өдөр чинь энд чи яг орж ирж байгаа үзэгч тэгээд мейкап тэргээд ер нь бүх ингээд оролцож байгаа хүмүүсээ тооцоогоор ер нь бол яг нэг дугаарын үед бол энд чинь 30-аад хүн болчихж байгаа байхгүй. Тэнгүүд чинь дараа нь дахиад дараагийн дугаараа бичих гээд дараа нь дахиад хөгжимчд солигдно, арын албаны өөр хүмүүс солигдно. Тэгээ баг нэг өдрийн дотор энэ өөр чинь баг 60-70 хүн хороо гарчиж байгаа байхгүй. Нэг өдөр 2 дугаарчдаг гэсэн үг. Тийм заримдаа 2, заримдаа 3 бичнэ. Тоглолт хийчихсэн үү? Тоглолтын талаараа та яриач. Тэгшээр дээ. Юу нөгөө амьд хөгжмийн 6 хамтлаг нийлж тоглож байгаа. Тэр 6 хамтлагтай бид нар санал тавиад тэгээд бидний бас нөгөө урилгыг айгүй гоё хүлээж аваад том хамтлагууд байгаа. Одоо бидний л яг сонсдог хамгийн дуртай хайртай хамтлагууд
Энэ тоглолтод бол нийт амьд хөгжмийн 6 хамтлаг оролцож байгаа. Night Train, Bulsara, Lemons, Starfish, Royal Arctic гэдэг энэ 6 хамтлаг маань. 6 гэдэг энэ 5 хамтлаг. Гэхдээ 6 дахь нь бас 6-7 байгаа. Тийм 7 ч бас гарч ирэх гэж байна. За ёстой амар мэдээлэл задрууллаа шүү. 6 биш 7 хамтлаг шүү. Амьд хөгжмийн хамтлагуудын баг чухалх хуулцалт гэдэг шиг болох гэдэг байна. Нөгөө ер нь нууцсан биш те. Тийм. 5 сарын 24-нд 25. 4 сарын 25 нь. Тийм 4 сарын 25. А би гангибайт андурчлаа гэж. Чиний төрсөн өдрийн маргааш. Ажлын байгаа. Чиний төрсөн өдрийнхөө маргааш ирж чадах юм бол. Өөрөө өдөг байхгүй. За барьч. 4 сарын 25-нд юм байна шүү. Corporate Convention Center. Хэдэн цагаас? За 96 гээл ирэхэд болно доо. Яг 6-аас нөгөө эхлээд хаалга үүдэнэ чинь тэгээд нөгөө нэг корпоративын 3 давхарт бид нар зураг авах хэсэг спонсоруудын бас нөгөө ийм хөрхөн юу гэдэг нь үзэгчтэй зориулсан юм бүйтнүүд. Чинь тэгэхээр тэнд хөгжим сонсоод цагаа өнгөрүүлж агаад тэгээд такса зүгээд. Эрд очсон ч гоё. Их ажилтай байх юм байна дөө. Тэнд зүгээр байхгүй л. Тийм хүмүүсийг ер нь нэг өөдөөгаа зогсоод байхгүй. Тэнд ер нь л ингээд айгүй олон юм жижиг ер нь хэсгүүд талбайнууд ингээд ойролцсон байгаа. Хамтлагуудын имэрч байгаа. За манайх бас мэрч гаргаж байгаа ш нэрээ. Ваа. Модохгүй. Мочох юм. Эсвэл гараад ирэх байх шүү. Өмсцэн тэнд уулзсан. Яа тэгээд байж. Тийм дэмэргүүл байна да. Тэгэл гой тоглолт болно. Тэрийн нөгөө нэг анхны тоглолт болохоор айгүй сайн бэлтгэлээ айгүй сайн чамбаа хийж байгаа. Тэгэд хоёр бол хоёулаа юм дээр өмнө нь бол өөртөө ажиллажсэн дуршлагтай гэж хэлж болно шүү дээ. Дуршлаг байгаас дээ. Тэг байгаа. Тэгээ яг нөгөө нэг яг гардаж зохион байгуулж одоо яг ийм хэмжээнийхийг л зохион байгуулж яг өөртөө дааж зохион байгуулалт бол хийж байгаагүй. Гэхдээ ер нь нэлээ олон тоглолтууд төр үнэ ажилласан. Наа лайнч гэдэг үзээ. Лайнлцсан шүү би. Маш чөлөөтэй. Контент төр нэг лайнч үзээ. Тэрэндээ өөрөө бас тэгээд яачих юм аа контр атак. Бомбч айгүй чөлөөтэй явчих. Сүрэг нүсүүд арай. Намайг харцсан наа шүдэт наач. Намайг хараа тавирдах гэдэг явж. Сайхан Чи хамт явж юмэр юм. Өөр газар мөн тийм ярихгүй нөө. Дуурахгүй гоц Камер аслаа байхгүй. тийм ачаар. сайн нэг телевиз яриа аваад төрөөс. Телевизэд ярих гэсэн юм уу? Эвригүүс ёо. Ингээ бүр ингээ хөс гараад ингээд мэдгүй хаалга малгах өдрүүд ингээд биш нэг тухаараа өдөрдгөө юм чи ингээд хөс гараад ингээ шанаагаараа урсч мурсан. Дандаа нөгөө камер дэлгэцний хард байдаг хүмүүс чиг урд нь харахаар мангар хөвгөмл. Би ч гэсэн одоо ингээ бичлэг мангар хөвгөж шүү дээ. Сайн ингээд годмон ингээд эхлэлээвч гэл ингээл явчихсан чи зүгээр сандраад юу гэж яаж яхад нөө би чинь өөрөө юм шолгоноор шүү дээ. Тэгээ сандрачхууд бүр ингээд хэлж байгааг өөр ойлгохгүй ёо. Сүүлдээ за боли. Ганцаараа юм чи хэцүү шүү дээ. Хамт байсан хүмүүс нь хаяа явчихдаг болж айгүй хэцүү. Би яагаад ч үгүй. 2 жил бас сайхан нөхрөлсөн те. Одоо ч гэсэн сайхан нөхөрлөл байж штэ. Яагаад Яг сайхан уу энэ гэдэг. сайхан л байгаа штэ. Сайхан биш юм уу? Сайхан амар сайхан биш. Хөлөө оглоолцсон айгүй сайхан. Тэр харин нэг санамсаргүй юм болцсон юм байна. Яг хаа тэр нэг техник хэрэгсэл юм тэгээд болно штэ. Болох байг. Тэр ч болдго юм даа. За тэгээд одоо хөө хүний асуулт явах гэж байна. Би ч тэгшээгч бол мэдж байгаа. Өөрөө эхнэр хөхт байна. Ямар тэнэг. Эхнэртэй юу? Байхгүй. Гоё яриад юм бэ. Бодогс бодол байна уу? Би хорвоод хосгүй хүн яах ёо. Бодогс бодол байна уу? Юу болмор л штэ. Тэрэндээ байгаа хөө тэгээд бас хүн байна да тийм ээ. Хамгийн сүүлд хизээ тогтолсон бэ. Амар асуулт. Ямар тэнэг юм бэ? Өөрийг цаасуулт яваад шүү дээ. Зүгээр нэг тийм. Өөрөөсөө нэг зүг сууцлаа идэж үзчихээ. Комбот. Яа.
Ингээ тонгруулж байгаа юм да. Хамгийн сүүлд хизээ тогтлоо. Тогтолсон. Сайхан. Тий, сайхан. Хамгийн сүүлд хизээ барзан тавьсан бэ. Сайхан. Тэгэхээр удахгүй бэр ихчтэй болно гэсэн үг. Тэгээд Бэр ихчтэй болох юм уу? Бэр читэй болох юм. Би нөгөө халиунатаа үргэлдэг. Яг үргэлдэг байх та. Үргэлхэгүйсээ уулздаг байх таахгүй юу? Дөнгөж танилцаал чатлаад уулзаад ганц хоёр болцсон байж хата нэг юм нэвтрүүлэгт ордог байхгүй юу нөгөө. Өрг имэний нэг юм хөөхний тухай ярьдаг шүү. За одоо тэр нэг жоох за Сан Жунипер хамтлагийн дуучин тэгшэн тий соёл урлагийн сургуулийг төгсөөд яасан бэлтгэлийн байранд тэнд байдаг хэвээр хөгжмөн мэддэг гэл ганц үе залуу ганцаараа аялах дуртай мөртэй гэл тэгэл яг тэгсэн чинь нөө бичлэг тэр юу ч ингэж авагдаад 3 сарын дараа гарч байгаа байхгүй. Би тэр үед ингэж байц ахтай болсон байхгүй. Тийм бас тэр шиг юм болох юм байна та айг болоо. 3 сарын дараа цацаж дахиж нэгж асууд юм. Хэд ороод асгүй басгүй гэж. Ганц үед байх дуртай хэвээрээ юм. Танаа их хөрн ягаад түнтэй байхгүй. би яаж мэд. Хамгийн сүүлд хүний гараас хизээ хөтлөө. Чи бүр гутах юм. За. Ой гахав ямар том мөр дий. Бүр дашахгүй юм гэж юу яг энэ. Хайрчаас нэг яах юм. Хайргүй үзчихин дээ. Хөө яхараас ирэх хайргүй дэрч хайртай явж байгаас тий. Энэ хүн ч юм бол айгүй хавьяастай шүү дээ. Өнгөний бомбооч гин, найруулаг бомбооч гин. Өнгөнийх олчих уу? Тий. Өнгөнийх тавина. Өнгөнийх олчих байна. Өнгөний бомбоо, найруулагч бомбоо, эвлүүлэгч бомбоо. Одоо сүүлдээ найзахад талхыг гэдэг камерамен бомбоо болоод байгаа маань. Сүүл талхаа идэв гэдэг өсөж болцсон юм шиг. Яа. Салбарлуу Үс амар. Би чадна л болцсон юм шиг үлээ. Тэгээ хийгээд ах юм аа. Тэгээ сайн хийгээд ах. Тэгээ габист хүмүүсэнд юм байт юм бэлгүй дээ. Тийм үү? Юм залгиж дууссаны дараа шаардлагатай чи одоо яг нэг юмтай болгоцоод байж байгаа чинь. Өө тэр чинь тэгэл нэг цаган тулаал тэгэл үнэхээр боломжгүй болол тэгэл өөрөө ингээл юм руу өсөрж байгаа шүү дээ. Тэрнээс бол нэг амар. Тэгээ сүултээ бол тэгээд хийжтэй болчтой байлээ гэж. Хүмүүс нь байгаа цаг зав байсан ч гэсэн өөрөө юмэр санагдаад байдаг болчтой байлээ гэсэн. Гүү шүү. Тэгэхээр чи монголчуудын хүн амаас шалтгаалж байгаа байхгүй юу? Юу ч хүн ам цог юм. Тэгээ хүн ам цогтой эдийн засаг наа чинь зах зээл нь жижиг юм биш үү тэгэл. Энэ жижиг юм. Яг хуурлаад байгаа юм. Юм маа зөвхөн уурж урлаа. Ээж нар үйд шүү дээ. Эхнэрүүд ингээд яг уурлага явмаар. Тийм тэгэл тэр чинь. Тэгэл хүн хүч нь хангалттай байвал тэгэл сайхан бүндөө ин шүү дээ тэгээд тэр чинь тэгэл. Тийм шүү дээ. Тэмээд. Ер нь тэгэл угаасаа салбарын үнэлгээ дээ. Ер нь урлагийн салбар жаахан үнэлэгдэх хэрэгтэй юм л да. Тэгэл их чах та. Ингээд хамт нь болцсон юм чи. Болцсон юм уу? Би дуусгамааргүй байна. тэгээд дооцчих. Тэгээд жаа яриад. Атаклаа. Айгу гоё юм. Гомдож юу ч юм чи. Би чадна. Юу гэж чи доогороо хөл мөрөн дэр гიშгэн чи. Камж мөтрөш гэдэг. Тэгээд Гоё л шгүй тээ. өөр гэдэг. Тэгтээ ортостой байх чи шанс болвор өөрхөн байх гэдэг. Тэр хөгшөө чадгаар их гоё яд шүү дээ. Одоо ч өөс үсэц солож байгаа залуу зав. Тэг яг хардаа яг хэн хөгшин бэ. Улаахаа мэдээд гэрэл мэрлээ бас өөрөө ингээ эвгүй төлөв дээ. Түүнээс бол сайн боллаа шүү дээ. Тий. Гэхдээ би улаатай юм уу? Би улаад юм Улаад шүү. улаад юм уу гэхдээ улаач байна. Улаач ч юу? Улаа яагаад юм шүү дээ. Одоо Үнэтэй амар гоё юм биш үү? Яг ингэ чи ингэ юм яриад ингэ. Энэ одоо яг юу баажи ялтын талсан хөлбөр. Яа. Энэ шаах гэж үзэж байгаа үзүр нь баггүй. Нэг хүн ч нөө Камергүй хөлбөр нэм шиг өөрөө тий. Оцтой хөлбөр байна тий. Урдураа юм өрөөг болохоос баажи ялаад байгаа шүү дээ. чи нөгөө хоёр талдаа суучаад хоолойтой тийм ээ. Чи болохоор хоёр талдаа суулгачаад юм байна.
Гоё энэ чинь бас гоё. Гэтэ амар гоё юм байна. Чамд яг ингэж юм ярьсан чи амар гоё. Тэгэхдээ нэг юм бэлдэж ярьдгүй. Бэлтгэхээр худлаа. Асуулт бэлтгэхээр дараа нь дэрэндээ өөрөө хариулах гад худлаа нэг сайхан өмлөх гэдэг юм шиг санагдав. Яа өөрөө асуулт бэлдэж байгаа тэрэндээ өөрөө хариулсан чи яг л сайн юм шиг хариулах. Тэгэхээр зүгээр иж байгаа л нэг сэдв гаргаж ирээд ингээл. Уг нь бол итгэн л гол нь л та. Тэгээд хажуугаар нь хөгжүүлдэг жоох юм болчихж байгаа. Гоё чи сүулдэ жоохон яриа амар ихтэй жоох хоол молоо баг гэдэг. Би чи эхлэхдээ л өстой хоол гэж идэж байгаа. Өөр юмэр мөн юм. Айгүй зүгээр мэдэхгүй. Нэг тийм ярмаар ч юм шиг тэгтээ яг юу ярихаа мэдэхгүй. Нэгдээ яг чамтайгаа юу ярмаар байна. Тэ. Асуулт юм гоё шүү дээ. Юу хийж ийн гинэ. Чи явж идэх үү? Ийш тийш гадаа шаа татгшоо. Одоо явж идэж нэрээ. Орон нутаг руу. Госоо. Одоо хөвсгөл явах замд идэх чи үлээ. Хөвсгөл болгонд идэх чи. Ямар нөгөө төлөвгийн дааваа. Тий төлөвгийн дааваа маа гэл. Тийм би ч энэ өөр хийж чаддаг юм л. Тийм. Сонгонгоо шүлтөө олмол хэлтгүй шүү дээ. Тэгээд тийм хүмүүс ч гэсэн ийм их хоол идэж болтой шүү гэдгийг л харуулаад явж байгаа юм л та. Зөв. Бүгдийг нийт чаддаг юм л алах гэдэг юм л та. Тааж бүгдийг нийт яагаад идэж чад? Багасаа тийм харшилтай. Харшил юм уу те? Аимш дараалалаас хамарнаас гараад Сонгон идэл хамарнаас нь. ямар тэгж ямар ирээ. Идэх юм бол ингээ үнэртэйж мөнөрлөхөл бол асуудал юм те. Зүгээр. Энд байж шүү дээ. Тэгээд нас сонгоны амт бүр амар мэдэрдэж шүү дээ. Амар мэдэрч шүү дээ. Юу ингэж хаалаа гээд сонгон ингээд ячаад сонгон хэрцсэн гамбанзаа уг нь угаасан байхгүй. Угаачаад тэгээд дараа нь өндөг шараад нэг өндөгний ором гэдэг нөгөөдгөө ингээ хэрцсэн чинь яг зүгээр сонгон хэрцсэн гамбан дээр өндөг хэрцсэн юм уу гэдэг шууд мэдэрч байгаа шүү дээ. Идэхгүй бол нөө 28 жилдээ айгу мэдрэг л. Тийм. За. Тэгээд хамт идсэнд баярлалаа. Дараагийн ажилч хэцүүдлээ. Хоолоор дайсанд баярлалаа. Нэг реклам явуучихваа. За тэгээд хэдүүлээ одоо баг дөрөг лайв сешн яаж явдгийг харцгаая. Шөнийн 12 цаг болж байна. Багторгийн лайв сешн дуусаагүй л байна. Эдсэн биш ажиллажглаа би. Хоол авч хамт идээд хамт ажиллаж байгаа. Хамт ажиллажглаа би. Одоо хари да. Хэрэглэх юм уу? За баярлалаа. Баяртай гэрээ. За тэгээд үзсэнд баярлалаа. Баяртай. Баг дөрөв чанал руу ороод бүтнээр нь сонсоорой.